Хэд одоо цаг үе хэцүү болоод хүмүүс уруу татагдах юм ихтэй хүүхэд хүмүүжлийн тал дээр маш их санаа зовж байгаа. Энд ялангуяа залуу аав ээжнэр бол энэ дээр бол их санаа зовж байна. Зарим нь рүүгээл аав ээжнэр зөндөө байгаа. Тэгээд дархан нэгдсэн биелийн сургууль, христчин гэр бүл зөвлөгөөний ангид энэ жил олцоор 50 гаруй хүмүүс гинт ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр даахаргүй хэрэгцээ их байна гэдгийн нэг хэрэгцээ нь бол хүүхэд хүмүүжлийн тал дээр бас байгаа юм. Тэгэхээр бид итгэл бишрэлийн дагуу амьдарчхад асуудлын ихэнх хувийг нь шийдэж байгаа юм байна. Өнөөдрийн хэсэг харах юм бол зөвхөн эцэг эхчүүд хандсан үг байхгүй мэдээж хүүхдүүдээс эхэлж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоног харах юм бол эхнэрүүдээс нь эхэлсэн тийм үү? Өнөөдөр хүүхдүүдээс. Харин эрх мэдлийн хувьд нь бага эрх мэдэлтэй хүнээс эхлэн зөвлөмж ирж байна гэж ойлгож байна. За нэгдүгээр ишлэгийг хамт уншаад байгаа юм 3. Хүүхдүүд эзэн дотор эцэг эхтэй дуулууртай бай. Энэ нь зөв юм аа. Амен. За тэгэхээр Христ гэгч хүүхдүүдэд хандаа хэлж байгаа үг юм байна. Завсан дуу хааж өгөөрэй. Христ гэгч хүүхдүүдэд хандаа хэлэхдээ эзэн дотор эцэг эхтэй ямар байгаарай? Дуулууртай байгаарай. Дагуулх уу? Дуулууртай байгаарай. Энд хэлж байгаа хүүхэд гэдэг маань аав ээжийн хүүхдээс утгаараа нас бий дүрс үнийг хэлж байгаа үг биш юм ба. Ерөнхийдөө бол эцэг эхийн харьяал дор байгаа хүүхдүүдийн тухай ярьж байна гэж ойлгож байна. Эцэг эхийн харьяалал эрх мэдэлд байгаа хүүхдүүдэд хандан хэлэхдээ эзэн дотор гэж хэлж байгаа үг байгаа. Олон хүмүүс эзэн дотор гэдэг энэ үгийг арай жоох өөрөөр ашиглах гэдэг талтай нь юу гэхээр аав ээж эзэн дотор биш зүйлийг хүсвэл дуулуургүй байж болно гэдэг утгаар илүү ойлгох гэдэг. Гэтэ энэ нь тийм утга санаа тодорхой хэмжээгээр байгаас илүү утга санаа нь юу гэхээр эзэн дотор байна гэдэг маань өөрөө эцэг эхтэй дуулууртай байгаагаар илэрдэг юм аа гэдэг санаа юм байна. Хүүхдүүд эцэг эзэн дотор байна гэдэг маань эцэг эхтэй дуулууртай байгаа хэрэг юм аа гэсэн утгатай юм байна. Амен. Тэр Библи бидэнд хүүхдүүдийг ямар байдалтай байлгаасаа гэж үздэг гэхээр дуулууртай байгаасаа гэж үздэг гэж байна. Зарим гэр бүлд эцэг эх нь хүүхдүүдтэй дуулууртай байдаг шүү дээ. Хүүхдүүд ялангуяа нэг хүүхд төрж байгаа ийм гадны орнууд харах юм бол нэг хүүхдийг бараг хаана болгочтой байна. Тэгээ хүүхэд юу хүсэж байна тэр бүх зүйлийг хийдэг эцэг эхчүүд эмээ өвгөнөр байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдээ хүснийхэн дагуу юм хийж болохгүй гэсэн үг биш бөгөөд гэхдээ үндсэндээ эрх мэдлийн хуваарлалт бол эцэг эхт нь байгаа гэсэн үг. Хүүхдүүд эзэн дотор эцэг эхт ямар байх хэвээр дуулууртай байх хэвээр гэж байна. Тэгээс бидний мартаад бид төөрч үед бид энэ нийгэм дотор явж байхдаа хайр гэдэг үгэн дотор эмгт замраагүй байдлыг бий болгочих байдаг. Хүүхдүүд эцэг эхтэй дуулууртай байх ёстой. Энэ үгийг арай өөрөөр Коринт номон дээр хэлсэн байгаа. Биш Колосе номон дээр. За бүгдээрээ Колосе ном 3:20-ыг хараад тахъя. Колосе 3:20. За 3:20-ыг урагшны юу гэж юм бэ? Хамт 3. Хүүхдүүд бүх талаар эцэг эхтэй дуулууртай бай. Энэ нь эзэнд таалагдана. Амен. Арай жоохон өөрөөр юм. Энэ дээр жоох үг нэмсэн байна. Ямар үг нэмчихсэн байна? Бүх талаар гэдэг үг байгаа тийм үү? Бүх талаар юм гэж. За нөгөө цаашлаа харах юм бол энэ эзэнд таалагдана гэдэг үг байна. Харин Эфес номынхоо үгэн дээр хэлэхдээ энэ нь ямар юм аа? Зөв юм аа гэж хэлсэн байна. Хүүхдүүд эцэг эхтэй дуулууртай байж эзэн дотор алхах нь зөв юм аа гэж хэлж байна гэсэн утгатай байна. Тэгэхээр бичээс дээр ялангуяа эзэн нэг корбан гэдэг үгийг зэмлсэн байдаг. Юудэ шашинд нэг ийм үг байсан. Корбан гэдэг үг байгаа. Ямар үг нэ? Корбан. Энэ үг гэхээр эцэг эхтэй өгч болох байсан зүйлсийг эзэн бурханд өргөчихсөн учраас эцэг эхтэй өгөх юм байхгүй гэсэн утгатай. Би танд зориулах байсан юм аа бурханд өргөчихсөн. Одоо тэгээ танд юм байхгүй гэж. Эзэн Иесус үнийг зэмлсэн байдаг шүү дээ. Та нар эзний хуулийг инхүү зөрчиж байна гэж. Харин үргэлжлүүлэн 2 дугаар ишлэл дээр энийг лавшруулан хэлсэн байгаа. 2 дугаар ишлэлийг 2:3 эцэг эхээ хүндэл
Энэ бол амьдрал бүхий ихний тушаал агаад энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэжээ. Амен. Тэгэхээр Илч Паул Эфесчуудад хандан бичгтээ хүүхдүүдэд хандан эзэн дотор эцэгтэй дуулууртай бай. Энэ зөв юм а гэж хэлээд үүнийг дэмжин иш татсан ишлэл бол 10 тушаалын 5 дахь тушаал. Үгүй эцэг эхээ хүндэл гэдэг тушаал юм аа. Хууль нийт 613 хууль байдаг гэдэг тийм үү? 613 хуулийг лэс эзэн синагуулан дээр сүр жахлантаар буухта товчилсан 10 хуулийг хэлж өгсөн байдаг. Хэдэн хууль гэж юу? 10 хууль. За амтгаж байгаа хүмүүс ирээрээ. 10 хуулийг хэлж өгсөн байна. 10 хуулийн эхний 4 нь хинтэй холбоотой гэдэг үлээ. Бурхантай холбоотой бол сүүлийн 6 нь хүнтэй холбоотой. Хүнтэй холбоотой хүн хоорондын асуудлыг шийдвэрлэж байгаа 6 хуулийн хамгийн ихний тушаал нь бол эцэг эхээ хүндэл гэж хэлсэн үг. Тийм учраас энэ юу гэж энэ бол амьдрал бүхий ихний тушаал юм а гэж. Энэ үг хэлэхдээ хүнтэй холбоотой хамгийн ихний тушаал гэдгээр нэгт ордог гэсэн энэ тушаал дээр ганцхан амлалт байдаг юм а. Ямар амлалт байсныг за өмнөх хэсгүүдээс нь хараадах юм. Гэтлэл ном 20 дугаар бүлэг. За гэтлэл ном 20 дугаар бүлэг рүү ороод за хүчнээ эргүүлээд за Библийг эргүүлээд хүмүүсээ Библийг эргүүлээд гой Библитэйгээ ирж ил да. Өсвөрийн хүүхдүүд л Библигүй ирээд урагшаа гараа суугаад идэх шиг юм болох юм аа. Гэтэл 20 дугаар бүлэг. За 20-ийн хэдгээр ишлэл дээр байна. Гэтэл 20-ийн 12 дугаар ишлэлийг хамт хараадах юм. 3. Эцэг ихээ хүндэл тэгвэл бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт наслнаа. Амен. Эзэн яг энэ үгийг өөрөө хэлсэн юм байна. Энэ тушаал бол зөвхөн эцгийн хариаллаар байгаа хүүхдүүд хандж байгаа тушаал биш юм аа шүү. Энэ тушаал бол бурханы ард түмэнд бүгдэнд нь хилэгдэж байгаа 10 тушаал юм байна шүү. Нэг юм аа. Тэгэхээр өнөөдөр Христ тэгч бидний хувьд хүүхд насндаа эцэг эхтэй дуулууртай байх хэрэгтэй юм байна. Хүүхд насаа өнгөрөн явсан бол эцэг эхтэй ямар байх хэрэгтэй юм аа? Хүндлэлттэй хандах хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа юм байна. Санныг байгаа хүмүүс. Амен. Санныг байгаа хүмүүс. Эцэг эхээ хүндлээрэй гэж хэлж байгаа. Энэ дээр хэлж байгаа амлалт нь анзаарж байгаа тийм үү? Чи урт наслах болно гэсэн байна. Энэ тушаалыг Дэд хууль номын 5 дугаар бүлэг дээр нэмж 2 дахь удаага хэлсэн байгаа. Тэрийг хараадах юм. За Дэд хууль ном 5 дугаар бүлэг рүү. За өнөөдөр л жоо хаялчихдаг уу? За Дэд хууль ном 5 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлийг хараадах. Дэд хууль 5-ын 12 гэх юм бол Дэд хууль 5-ын 16. Дэд хууль 5-ын 16. За амжишээ 3. Эзэн бурхныхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урд насайлж бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдрнаа. Амен. 2 дахь удаага 10 тушаалыг хэлж өгсөн байгаа юм шүү дээ. Арай жоо өөр байна тийм үү? Урд наслнаа гэдэг амлалт байгааз бас нөгөөх нь сайн сайхан амьдрнаа гэдэг тушаал байгаа. Тэгэхээр яг аргуугаар энэ үгэн дээр үнслэгдэн хүүхдүүдэд эцэг эхтэй дуулууртай байгаарай гэж хэлсэн юм байна. Өнөөдөр та нас бий төрсэн хүний хувьд эцэг эх хүндээ хүндэлтэй хандаарай гэж байгаа юм. За. Тэгэхээр энэ дээр хэлэхдээ 3 дахь ишлэл харах юм бол энэ нь чам сайн бөгөөж дэлхий дээр урт наслах болно юм байна. Сургаал өгсөн номон дээр эцэг эхээ хараагчдын амьдрал түндөр харанхуйд мөхнөө гэж хэлдэг. Зарим хүмүүс та манай эцэг их ямар гэдгийг мэдэхгүй байна. Хүндлэхүйц хүн байж хүндлэн шүү дээ. Гэх мэтээр тайлбарж магадгүй юм. Гэхдээ энэ үгэнд хэлэхдээ хүндлэхүйц хүн байвал хүндлээрэй гэсэн үг байхгүй юм. Автоматар байр суурийн улмаас буюу эцэг их гэдэг байр суурийн улмаас хүндлэх оршихгүй юм гэсэн утгатай юм.
Амен. Архиугаад агсан тавьж исэн ч хүндлэх байр суурин дээр байгаа хүмүүс юм аа л гэсэн утгатай юм аа. Зарим аав ээж хүүхдүүдтэй нийлж ярих удаг шүү дээ. Хэд тэм жишээ сонсч ирсэн. Тэр хүндлэлгүй хэрэг шүү дээ. Уух газар мөндсөн биш. Эцэгхээ хүндлээрээ. Тэгэх юм бол энэ надад юу юм аа? Сайн бөгөөд урт наслнаа. Израилийн хуульд юм уу байгаа. Эцэгхээ харааж байгаа хүнийг эцэгхээ ингээд эцэгийнхээ үгэнд хүүхэд нь орохгүй эсвэл эцэгхээ тасмид хүрчээд гараагаа зүхээд байгаа бол гомдол гарах хэрэгтэй. Ахлагчид мэддэгдээд тогтоогдох юм бол чудуугаар шидэж алах хэрэгтэй байсан. Тийм учраас богинохон настай байна. Урт наслахгүй байсан байхгүй. Нөгөө тал нэг тайлбар нэ харахгүй тийм үн юм байна. Тэгэхээр хуучин гэрээнд эцэгхтэй дуулахгүй хүмүүс алуулж ирсэн байна. Шинэ гэрээнд тийм биш ч гэсэн урт наслнаа гэдэг дээр хүлээж авах хэрэгтэй байна. За манайх ойлгож байна тийм үү? За тэгэхээр бидний хувьд хүүхдүүд маань бидний хүндлэх ёстой, хүүхдүүд маань бидний дуулууртай байх ёстой гэж юм хүчээр тулгаж байгаа хүмүүс байж болохгүй наа. Тэгмэл хүүхдүүд мөн бас тухайн бидний үр хүүхдүүд дарамтлагдах болно. Хэрвээ дарамтлагдах юм бол энэ нь ивэл болохгүй гэсэн үг байна. Манайха сүнслэг хүчирхийлэл гэдэг үгийг сонсч ирсэн баг тийм үү? Энэ бол сүнслэг хүчирхийлэлд ордог. Үгээр хүнийг шахна гэдэг бол сүнслэг байдлын хүчирхийлэлд ордог байна шүү. Харин тийм байлах хүч бид өөрсдөө авч явахын төлөө үргэлж хичээх нь бидний үүрэг гэсэн юм шүү дээ. За. Хүүхдүүдтэй холбоотой нэсэн бол одоо ямар хүмүүс хандах вэ? За дөрөвдүгээр эшлэлийг хараад байгаа. Юу гэж вэ? Эцгүүдээ та нар хүүхдүүдээ зочоон уурлуулж болохгүй. За ихэнх нь эцэг хүмүүс байгаа эцэгчүүд байгаа болохоор нүүр жоохон улаах хэсэг байж магадгүй шүү. Эцгүүдээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр эцгүүдээ гэдэг үгээр хард ямар үг байхгүй байна. Эхнэр ээжүүдээ гэдэг байхгүй тийм үү? Эхчүүдээ гэдэг үг байхгүй. Тэгээ тухайн үеийн соёлд эцгүүд хамгийн юм шийддэг байсан юм байна. Зарим түүхэн ярианд хүртэл хүүхэд төрөхөд эцэг нь хүүхдтэй очиж авахгүй бол хүүхдийг нь амьд үлдээдэггүй хүртэл соёл байсан байгаа. Эцгээс бүх юм хамаардаг соёл байсан гэсэн үг байна. Тэгэхээр энэ үгийг харах юм нэгт тийм утга санаа байгаа ч нөгөө талаараа эцгүүд гэдэг үгийн ард нь давхар ямар хүмүүс байгаа гэсэн үгсүүл эхчүүд байгаа гэсэн үг юм шүү. Тиймээс эцэг эхчүүдээ гэж хэлж байна гэж ойлгож байна. Эзэн бурхнаас Христэс имээдэг эцэг эхчүүдээ та нар хүүхдүүдээ өөрийнхөө харилцаар байгаа хүүхдүүдээ яаж болохгүй маа? Зочоон уурлуулж болохгүй шүү. Эхнийх нь хийж болохгүй зүйл бол зочоон уурлуулж болохгүй юм аа. Өөрөөр хэлбэл энэ ямар утгатай гинт хувийн сэтгэл хөдлөлөөрөө шудраг бус хандаж болохгүй шүү гэсэн утгаар хэлж байгаа юм байна. Бид хүүхдүүдтэй хувийн гинтийн сэтгэл хөдлөлөөр шудраг бус хандах үед тэд зочоон тийхүү уурладаг юм аа гэсэн утгатай юм байна. Хүүхдүүд уурлаад юм шалахгүй ч гэсэн тэд дотроо ууралж идэг юм байна. Энийг Колосай номон дээр арай өөрөөр илэрхийлсэн байгааг харж болно. Колосай 3:21 хараад байгаа юм. Урагш нэр хүлээн. Колосай 3:21. За хараад байгаа юм. Эцгүүдээ хүүхдүүдийнхээ сэтгэлийг могоохгүй тул тэднийг бүү уурлуул гэж. Зочоох гэдэг үгээр арай өөрөөр илэрхийлэхдээ сэтгэлийг нь могоохгүй байхын тулд юм аа гэж хэлж байна. Тэгээс заримдаа бид хүүхдүүд маань нэг аав ээж нэрээ бас нэг юм үг байгаа шүү дээ. Төрүүлсэн юм чинь яасан ч яадын гэдэг их үг. Тэгэхээр энэ үг өөрөө христч хүмүүсийн хувьд бол хязгаарч ажиглагдахааргүй үг биш юм. Уусаа энэ хүн бол энэ хүүхд бол миний өмч биш юм аа. Тэгээд бид хүүхдүүдтэй бас ямар хандлагатай хүндэлтэй үн цэнтэй хандах шаардлагатай болж байгаа гэсэн юм байна. Тэднийг зочоон уурлуулж буюу тэдэнд хамаан замаагүй хувийнхаа сэтгэл хөдлөлөөр хандаж өнөөдөр манайх тэгнэ. Манай гэр бүл тэгдэг гэдэг энэ зарчмаа өөрөө мэдэж дураараа өөрчлөлт хийж болохгүй юм байна.
그럼 хүүхдүүд дотроо бухимддаг гэсэн үг юм байна. Хүүхдүүдийг яг зарчмын дагуу явж явах хэрэгтэй байтал гинт хувийн сэтгэл зүгээс хамаарад наашаа цаашаа болоод байвал хүүхдүүд бухимдана гэсэн үг юм. Сүүлдээ хүүхдүүд эцэг ихтэй итгэж чадхаа болно гэсэн үг. Сэтгэлээ нээхгүй гэсэн үг тийм ба шүү дээ. За энэ бол жоохон сэтгэл зүйн шинжилгээр авчлаа тэгэхгүй. Хүн дээр зөвлөрөөд за хүүхдүүдэд зочин уурлуулж ийн энийг асуулт та нэг бодоод үзэхгүй. Дараа хүүхдүүдээ хэр бухимдуулж ийн. Дараа хүүхдүүд бухимдахтаа яг ямар үйл гаргаж байгаа. Гэтэ энэ хэлэхдээ зүгээр нэг уурлуулах талаар ярьж байгаа гэдэг бишгэрийг тавих ойлгож байгаа тийм үү. Дарбурны бантад. Харин тэдний зочин уурлуулж болохгүй бол харин яах вэ гэдэг дээр. Харин хийх ёстой зүйл нь тийм үү. Тэднийг эзний дэг журам ба сургамж дотор хүмүүжүүл. Амен. Ямар хүн даалгавар вэ? Аавч нараа. Та хүнд ч явах тэ угаасаа чи хөстэй заалгав шүү дээ. Харин эзний бидэнд хэлж байгаа үг нь юу юм бэ? Хүүхдүүдээ хүмүүжүүл. Хүмүүжүүлэхдээ эзний дэг журам. Нөгөөх нь сургамжтаар гэж хэлж байна. Бидний хүүхдүүд эзний дэг журам сургамж сургаалдаар явах нь чуулганы хийдэг ажил биш юм аа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгээ өмнө нь олон удаа ярьжсэн зүйл ч гэсэн дахин ойлгоорой. Зарим аав ээж нэрийг том алдаа гаргаж байгаа нь хүүхдүүддээ сүмдээ сайн яваараа. Тэгээ өөрөө явдаггүй. Хаяа залхаараа чи явж гин үү гэдэг. Зарим нь итгэж биш аав ээж нар хүртэл хүүхдүүдээ явуулмаар байна гэдэг. Яг тэр эзний дэг журам юу сургамж үйлчилж байгаа болохоор шүү дээ. Тэгээ зөв замаар явуулчихмаар. Уржиг дээр бэлэн сургуулийн багш нар оюутнууд цалин гараад ирсэн байхгүй. Тэгээ бид нэр яг газар ингээ бөөндөө өдрийн хоолой дээр ажилласан чинь нэг тамхи татж байгаа. Сондоогаараа тамхи нэг зууцныг ах ирээд гал байна уу гэдгсэн. Тэнд зөндөө олон хүмүүс зогсож байгаа байхгүй. Нэгж гал байхгүй. Тэгээд хийн филет асаацсан байсан. Та энэ чинээс асаачих гээд нөгөө асааж явахдаа тамхи татдаггүй яасан гой хүмүүс вэ гэж хэлж явсан. Тэр нь юундаа байна гэсэн үг. Эзний дэг журам ба сургамж дотор яваач тасал тийм байна. Тэгээд зөндөө олон хүмүүс байсан байхгүй бид нар чинь боор гочуулаа байгаа. Хэрнээ. Ийм ингээд хитэн зуугуулаа тийм байл шнэ гоё. Тиймээс бид хүүхдүүдээ эзний дэг ба сургамж дотор хүмүүжүүлэх нь бидний үүрэг юм аа. Тэд маань буруу замаар будаад тээж болохгүй зүйл хийж босгоног үйл гаргаж байгаа үед бид өөрсдөө харах хэрэгтэй юм аа юм шиг. Энэ бол миний үүрэг шүү дээ гэж. Тэгээд бас сүүлийн үед яг аргагүйгээр өсвөрийн хүүхдүүдэд зориулсан христчин боловсрол олгох сургалт семинарууд тун хэрэгтэй байгаа нь үнэн ба. Гэхдээ нөгөө талаар эцэг эхчүүд хариуцлага төр хэмжээнд хормослохгүй байгаа нь бас үнэн байна да. Цаг нь болоод тэд өөрсдөө боддог болох үедээ өөрийнхөө бодно гэсэн юм. Харин тэрний эдний сэтгэхгүй нь хаанч явсан. Эзний дэг журам сургамж дотор явж гин үгүй гэдэг дээр анхаарал тавих хэрэгтэй юм. Тантай таньгуудад яг тэр замаар явж гин үү гэдэг нь чухал юм аа. Донтын ганавас зөвхөн альдуул зааж хахад надад хүүгээр сайрхсан байхгүй. Тэгээ юу гэсэн мэхээр манай хүү чимээгүй цаг хийхгүй бол унтдаг юм аа. Тэгээ хаяа чимээгүй цаг хийхгүй дэ өөр ингээд цохолтдог гинэ. Тэгээд аав нь ганц 2 өдөр хийхгүй ч болно шүү дээ. Тэгэхээр хүүн юу гэж тэгж дээ. Энэ өдөр болгон хийн гэж л бид явж байгаа юм байгаа зү гэж. Өсрөгийн гэр бүлийнхэнтэй ингэж үлгэр болж байгаа гэж. Одоо хотод хэдэн залуучтай нийлээд нэг цуглааны эхлүүлж байгаа. Гой сонсож байгаа. Бидэнтэй мэднэгүй эзний замаар явж байгаа. Энэ бол бидний үүрэг юм байна шүү дээ. Хүүхдүүдэд өвлүүлж чадах зүйл юу вэ? Ким нэг пас нэр мартчихлаа. Тэр бас тэр хэлдэг ба.
Тэр ямар пастор үчирдэг хүүхдүүдтэй Есүс итгэл бол миний та нарт өгөх үе юм аа гэж. Тэгээд бидний үүрэг юм байна. Тэгэхээр яаж эзнийг дэг журам ба сургамж дотор хүмүүжүүлэх вэ? Яг үндэ эцэг эхчүүд та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Хүүхдүүд таны юу ярьж байгааг биш, юу хийж байгааг л дураадаг. Тэ таны алхсан мөрөө л алхдаг юм шиг. Та буруу дэжээ алхах үед тэ таныг дагаал алхах нь. Та энэ Б замаар явж байгаа хэрнээ хүүхдүүд А замаар яваараа гэж мянга хэлээд юм байхгүй. Тэд харж байгаагаа Б замаар л явах. Хэрэг та эзний дэг журам сургамж дотор явах хэвээр зааж байгаа бол тиймхүү амьдрах шаардлага хэрэгтэй юм байна. Тиймээс багш нь сурагч багшаас илүү гардаггүй гэдэг шиг хүүхэд танаас илүү гарах нь хэцүү шүү дээ. Та аянда үлдэж чадж байгаа тэдгээр эзний дэг журам сургамжийг хүүхдүүд аяндаа л үлдэх бол. Саналыг байгаа хүмүүс. Тэгэхээр үндэ юу заахаа биш, юу харуулах вэ гэдэгтээ зөвлөрөөд. Танаас илүү хүүхдүүд гарахгүй маа гэдгийг сайн ойлгоо. Том болсныхаа дараа бол таны хэд нуглана л та. Тэрнээс өмнө бол баг юм шүү. Өнөөдөр их богинохон байлаа. Тэгэхээр тийм хүмүүс багасаа гэж хэлж байна. Амен. Өнөөдрийн үгийг эмгэгтэйдгий. Өнөөдөр Эфес номын 6 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар хэсэг дээрээс бид христчин эцэг их хүүхдүүдийн талаар харлаа тийм үү? За. Хүүхдүүд нь эзэн дотор эцэг ихтэй дуулууртай байх ёстой маа. Нас бид хүрсэн бүх хүмүүс эцэг ихтэй хүндэлтэй хандах ёстой. Энэ бол амлалттай маа. Сайн сайхан байгаад урт насалнаа гэсэн. Хүн болгоны л хүсэж байгаа зүйлийн нэг шүү дээ. Тийм ээ. Харин эцэг эхчүүдэд хандаа хэлсэн. Эцэг эхчүүдэд хүүхдүүдэд болохгүй зүйл нь зочоон уурлуулж болохгүй шүү. Цензуургүй хувь сэтгэл хөндлөөр хандаж болохгүй шүү. Нөгөөх нь хийх ёстой зүйл бол эзний дэг журам ба сургамж дотор хүмүүжүүл. Амен. Нэг жижиг уриалга байна. Тэгээд Солонгосын нэг залуу үе чуулганаас явж байгаа нэг шалтгаан нь аав ээжнэрээс болдог гинэ. Аав ээжнэрийн хоёр нүрээс болдог. Солонгосын их соёлтой хүмүүс шүү дээ. Тэгээд ялангуяа чуулган дээрээ сүмдэр ирэхээр бүр тэнгэр хэлж болдог гинэ. Пастрынхаа өмнө бүхийгөө тэгээд итгэгч нар бие биенээ суугадаж өмсөх нь 7 хоолойгүй хандаад. Их л гоё байдаг юм аа. Гэртээ очихоор чөтгөр болдог юм. Аашлаад, орилоо, чарлаад. Тэгэхээр хараа итгэж хүн ингэж амьдж болдго юм уу гэж. Тэд яг үндэ сэтгэл нь могсондоо бохомдсонтой тийхүү. Тийм бол энэ замаар явах хэрэггүй гэж явах байгаа гэсэн үг. Аав ээж нараа, эмээ өвөө нараа, элен цолонч нараа, эзний хүмүүсийг босгож байгаа хүмүүсээ. Эзний дэг журам сургамж дотор бид өөрсдөө алхацгаая амин. Бид зөв замыг гаргаж харуулах үед тэд тэр замаар явна гэж найдаж байна. Амен.